Канаа оператор насан алс эрлийн чөлөөнд ач зээнэртэйгэн уул усаар аялж баян байгалийн багтан сайханд сэтгэл сэргэн түүнийг хайрлаж дээдлэхийн учрыг ямагт сургадаг болохоор ач үрсэн эрлийн аянд мордсон өвөөгөн захаа сургаалтай нь санан дурсан хүлээн. Дундаарлаа. Нөөж атайдаг говин баахан зургийг авч Монгол хэмнэн хаан сан хөмөр шинэ хэн дуурууд зориг тавьж гараад алтай цаадах говин тархан газрыг туулж байгаа маань эндээ. Шинэрлийн эхлэл өгөн мөр бараа хайх өөдөл суудалд нь отож хүлээх халахт нууцаан барих гээд газар орны байдал зогтсон шинэ ажил ихтэй. Ингээд ажлын байтай боллоо. Ажлын амтыг сахиж одод суухад бас өөр айтай сонин учралэгч орхиж алдаж болохгүй шүү дээ. Тэр амттай нутаг үлчээд орчин байгаад цөм нэгдэж байж бүхэл нэг бүтээл. Кино өнөгээд зөвхөн зураг авах байх хангалттай. Хамтан ургамал газар орчны өөрчлөлтийг ажиглаж нутаг шиг шилжил зэрэг тэмдэглэж анхаарч судалж байх нь чухал. Байгаль дэлхий баян ч гэсэн бараг гişгүй, эвдэлшгүй биш гэдгийг санаж унган төрхийн эвдэл самдаахгүй. Хамтын жигүүртний үргээд жигшээхгүй. Нарийн дэхтэй явахыг гээд нөхдөөн зөвлөж зайлшгүй холын нүүдлээс бусад ялтай яжгүй шалтгаад машин техникийг асааж мөр зам гаргахыг хатуу тэлдэг юм аа. Уртмасан оператор байгаль амьтдын тухай олон цуврал кино хийж их Монгол орныхон энэгүй удмыг хэмжиж 20 гаруй жил аялахдаа үүрсэн ачааны чин алхсан мөлхсний уртыг тооцвол 1 ариун тоо гарах үзээ. Гэвч түүний аян дуусаагүй, эрэл гүйцээгүй хэвээр тэр дундаа энэ жилийн их говийн аяны эрэл нь хэзээ дуусахыг хэн ч таахгүй, өөрөө ч мэдэхгүй яваа. Тэгээд ч эрэл бүхэн тийм амархан азтай олцтой байх нь хаана вүлээ? Жаргах нарнаас ургах нартай олон өглөө золгож, олон шин нойрон хасч, баян бүрд ус булаг сахиж, бут нуурчин дотож, өлсөж цангаж, альжаа чадарсны эцэст юу ч үгүй буцахч алийг тэргэх үү? Харин түүнд ударч гонсойлгүй эрснээ олохын тэмүүлэл зорьсноо бүтээхийн эрмэлзэл дүүрэн байдгаараа урт насан ямагт сэтгэл өөдрөн итгэлтэй явдаг хон. Чайж ядарч мацаж түүсэн атга жимс зүгээр олдсон бэлэн жимснээс илүү амттай байдаг шиг хүч сэтгэлэн өгч хүний төлөө гэж зүтгэж зорж хийсэн ажлынхаа үрийг үзэхдээ амьдралын баяр бахтал байдаг гэж урт насан хүүхдүүдтэй захидаг. Уран бүтээлийг сайхан болгож хэцүү ажил гэдэг. Ялангуяа хүний нөр хүрээгүй аглаг онгон нутгаас зэрлэг амтын зургийг үндсэн төрөлт нь ойр
Жинхэнэ байдлаар кино хийнэ гэвэл тэр амтны амьдралын нөхцлөөс эрхэж эдэлжил явуулж үтэн. Өвлийн дэсгэм, зунай аагам, хаврын хавсраг алимдж, хээр хонж, сууд сахиж, эрж тэнд явж л арай хийж олж харах. Ойд өгөхийг бодохоос ондоо аргагүй. Бас тэгээд амтын бүхэн тэс өөр амьдралаар шинтэй. Тэр бүхнийг мэдэх, судлах, мэдснээ хэрэгжүүлэхэд санснаар болгон тун чавардаа. Цаг хугацаа, саад хэрэгшээл, бүтгэн гониг, бүтхийн баяр, цөмөл таарна. Сүүлдээ хатгаад тэмээгүй жуудаж болохоор мэдсэн. Салхитай давсрагдаад нэгэн хэвтгсэн хавтгай. Салхин дороос хэдэн ордуулгийг үзьегээд энэ зам мазалын эрлэх хажуугаар бас шинээр хийж л явлаа. Редол 70 метр. Хэвтээд юм мөлкөж явсан бол бараг тэрэгдэн урчуулах байсан баха. Бүхэн харсуултын үрдүүлж гисэн бидний танилуд болсоор. Энэ манай орон дэж болов. Байги манай гоё масалаа гэж шүү дээ. Тэгээд энэ ном дээр авах. Масалын зураг аваагүй болохтой тэр энэ номонд авахгүй байхгүй юу? Өвөгийг авч харах. Тэгээд хурдан уйлах болов. Өвөө нь одоо масалын хагрыг авчих юм бол хүрээ. Жил кино аппарат барихтаа 20 жилдэн туулсан урт замд уулзсан хүмүүрээс асууд сургалж унсан хөлөөрөөс мэдээ материал өрдөөсөөр өдийг хүрсэн амтан бол хикон хаан болсон мазалаа юм. Энэ амтан үлгэрэж үнэн боддог надлахаар бүр 1966 онд улсын анчин лусангийн хамтаар сараараа явж арайгад нэг мазалаг олж харж аппаратанд ургасан маань түүний дүр төрхийг кино хайсанд уулгасан манай анхны олз байсан юм. Гэхдээ газар хол хоромхон зур дарилцмаас санаанд төрлөг үлдэж дахин уулзсан зорилт төрлөг өнөө хүртэл ирсээр одоо яг 20 жил болж байна.
Энэ дэлхийд Монголын гоёс өөр хаанч байхгүй. Улаан намын нэгэн баатар болсон. Тийм хурц хөдөлмөрний мөр сөрөг тасраагүй байхад амтан байгалаа хайцаж яваагийн хувьд ядад түүний бүр төрхийг команд үлдэх чадвал амьдрал үржлийн сэргээх асуудлыг улсын өмнө тавих үүрэг хариуцлагыг бид л хүлээх ёстой. Санаа сайн бол заяа сайн. Олонтой бол баянтай гэдэг үг. Миний хүнд хэлэх дуртай үг. Хүүхдийн загах дуртай сургаал юм. Хөлийн зэрэг, талын малчин, замын жолооч. Ерхэн бүхний тус халуун дэмжлэггүй бол би ганцаараа юу хүн бүтээх вүлээ. Тиймээс би олонхоо гуйж түмнийхэн дэшгэн яваа хүн гэж өөрийгөө боддог. Насан оператор олон газар явж их үйл явдлуудад биечлэн оролцож сурвалжлах, сурталчлах ажлыг өргөн цар хүрээнд хийж ирсэн нь түүний нүд нээж ухаан дэлсэн оригтой бүтээлүүдэд хүрэхийн нэгэн үндэс болсон билээ. Ардын элч, өглөө, тэнцэл зэрэг олон уран сайхны кинонд бүтээлч аяасан харуулсан энэ хүн баярын суурин ажиллаан эцэс төгсгөлгүй эрлийн аянаар солиж байгаль их орныхон баян тансаг амьдрал унган төрхийг хамгаалан алдаршуулах хүндтэй албанд зүтгэснээр дэлгэцэд мөрөн үлдээсэн олон бүтээлийг хийж бүгд найранд Монгол ард улсын төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтний хүндтэй алдарт хүрсэн нь ойдын урт насанд улам ихийг бүтээхийн урам тэмүүлэл хайрлсан билээ. Ажил бүтээлээр баян, хүсэл сэтгэлээр баян явахыг энэ ертөнцийн эрхэм жаргал гэвэл та тийм жаргалтай хөө. Тиймээс бэх хэцүүг ямагт ялж туулж ирсэн зорсноо олж бүтээдэг өөдрөг тэмүүлэлтэйгээр үрч барагдаж шахрагдашгүй эрэлж бүтээлч хүн билээ. Мазадахан зургийг явуулаа. Ингээд л үдэх хэдхэн хормын аюулгүй албанд чи биднээгээ мөн чих зүдрээж олон сар ирүүлдэг.
Одоо чамайг үдэд танилцахыг хүссэн бүхэн. Чиний үнэн дүр төрх энэ чигээрэн хүрч тэдний сонирхол анхны хариу болох нь лав. Ингээд дараагч минь нэрэлдэн дахин уулзахын ирээлийг өргөе.